Хай, би эргэн ирлээ. 8 дугаар сарын охины асаанантай хүмүүсийн ерөнхий төлөвийг харцгаая. Юунд бичлэг үзэхээс өмнө юунд түрүүнд асцендент ордоороо үзээрэй гэж санал болгоё. Асцендент орд нь юу вэ гэхээр таныг төрж явах мөчид Тэнгэрийн хаяаны зүүн зүгт мандаж байсан одны ордыг хэлдэг байгаа. Тухайн орд нь асцендент орд нь ойролцоогоор 1-2 цагийн хооронд ордоо өөрчилж байдаг учраас таны төрсэн цагийн мэдээлэл болон төрсэн газрын байршил хэрэгтэй. Нарны ордоороо үзэх гэдэг болохоор сануулж хэлж байгаа шүү. Нарны орд биш шүү. Асцендент ордоороо үзээрэй. Хэрэв асцендент ордоо мэдэхгүй бол бичлэн интернет руу ороод birth chart calculator ашиглаж өөрийн төрсэн цаг минут, төрсэн он сар өдөр, төрсэн газрын байршил, төрсэн хотынхаа нэрийг оруулж агаад олоорой. Хэрвээ та төрсэн цаг муутай мэдэхгүй байгаа бол ойролцоогоор 1-2 цаг, 2-3 цагийн хооронд баримжаатай байвал зохистой. ChatGPT-г санал болгомооргүй нь учир нь ChatGPT нэлээд алдаатай мэдээлэл өгöd байдаг. За 8 дугаар сарын төлөв ямар байхыг харцгаая. Охины асцендентийг эрхшээгч бууд гараг нь одоогоор Арслангийн орд буюу таны 12 дугаар хаус дээр буцах хөдөлгөөнд орсон байгаа. Өмнөх 7 дугаар сард бас хэлсэнчлэн ижил төстэй мэдээллүүдийг өгөх болно. 12 дугаар хаус дээр бууд духарж байгаа учраас энэ тийм хэцүү үе, амаргүй үе болж өрнөж байгаа. Учир нь 12 дугаар хаус нь яг асцендентийн ард байдаг, өмнө байдаг, үл харагдах, мэдэгдэхгүй тийм нууцлаг онцлогтой хаус байдаг. Тэгэхээр өөрийнхөө юу хийж байгааг мэддэггүй ч юм уу, өөрт юу тохиолдоод байгааг ойлгохгүй төөрөгдөлд орох гэх жишээний нөлөөнүүдээр нөлөөлнө. Энэ хугацаанд таны хийхийг хүсэж байгаа зүйл таны бодсноор сайн болохгүй, бүтэхгүй, эсвэл ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаанаас үүдэж ч юм уу, эсвэл ямар нэгэн асуудлаас үүдэж таны хийхийг хүсдэг зүйлс нь бодсноор, санснаар эмх цэгцтэй, зөв зохистой өрнөхгүй байж магадгүй юм а. Зарим охины асценденттай хүмүүс энэ үед эрүүл мэндийн асуудалтай нөрдүүлж эмнэлэг явах, эмчилгээ хийлгэх, эм тан уух гэх мэтлэнгээр нийгмээс тасарсан байдалтай байгаа болоо тусгаарлагдсан байдалтай. Харин зарим нь бол яг хийх ажил ихтэй ч юм уу те яг өөрийнхөө урд туцуулаа хийгээд бусадтай уулзаж найзуудтайгаа уулзах цаг байхгүй, нийгэмших цаг байхгүй бас жоохон тусгаарлагдсан байдалтайгаар яг өдөр тутмын үйл хэрэгүүдээ хийж байгаа болов уу гэж таамаглаж байна. 12 дугаар хаус идэвхжсэн үе учраас сэтгэл санааны хувьд баг зэргийн хямралтай, тухгүй, жоохон ядарсан, стрессцэн үе бас болж магадгүй юм а. Ерөнхийдөө бууд ухарч явах энэ хугацаанд бол бясалгал хийж, өөрийнхөө хийх ёстой зүйлдээ төвлөрж даруухан байвал зүгээр олов. Бясалгалын байдалд байж, эсвэл зүйд нойроо манаж, ямар нэгэн сүнслэг, spiritual зүйлсийг сонирхох ч юм уу те, тиймэрхүү зүйлсийг хийхэд тохиромжтой үе өрнөж байна. Урлагийн үйл хэрэг бууд гарыг таны асцендент орд дээр ирэх хүртэл ерөнхийдөө энэ өөрийгөө бэлдэж чимээгүй үүрэндээ нуугдаж буй цаг мөтөр хүлээж авбал зохистой. 12 дугаар хаус нь жоохон азгүй хаус гэж явдаг. Учир нь нууцтайсан, нууц тодорхойгүй үйл хэрэгүүд, мансуурал, зарим охины асценденттай хүмүүсийн хугацаанд ер нь их сахилга батгүй амьдарч арх тамхи, чихэр, кофе хэрэглэж байгаа болов уу гэж бас бодож байна. Зарим тохиолдолд 12 дугаар хаусаас болж жоохон энергийн дутагдaltaй мэдрэмж авч бусадтай үйл ойлголцох ч юм уу бусадтай харилцах хүсэлгүй бас байж магадгүй. Энэ нөхцөл байдал таныг ийм байдалд оруулж яж магадгүй эсвэл таны хүсэл тийм биш хүмүүстэй уулзах хүсэхгүй дотгошоогоо чиглэсэн хандлагатай байж бас болох юм а. 12 дугаар хаус нь төсөөллийн ертөнцтэй холбогддог учраас та төсөөллийн ертөнцтэй нуугдаж буй үе байж болно. Киноны дүр давтаж дурлаж тухайн зохиолын ертөнцид амьдрах ч юм уу ямар нэгэн байдлаар бодит байдлыг өгөөсгөх хүслүүдээс ирчимжсэн үе байж болно. 8 сарын 1-нд бууд гараг нартаа уулзнаа. Энэ нь 7 сарын 30-наас 8 сарын 3 хүртэл нөлөөлнө. Энэ хугацаанд бол таны эргэн тойронд байгаа хэн нэг эрх мэдэлтэй хүнд жоохон дарамтлагдах ч юм уу тэр хүний энергит дарагдах үеж болно. Учир нь бууд гарыг таны 12 дугаар хаус дээр байгаа учраас нарны нөлөө нь тэмчиж сайхнаар орж ирнэ гэж бас нэг бодохгүй байна. Өөр тохиолдолд таны бие бусдад ил болох ч юм уу те хэрвээ эмчилгээнд хийлгэж байгаа бол та эмчэд биеэ харуулах шаардлага гарах ч юм уу. Хэрвээ сайн тохиолдолд бол таны гадаад төрөх бусдын анхаарлыг татах үе байна. Гэхдээ 12 дугаар хаусыг бас мартаж болохгүй учраас хэрвээ энэ нь хил ам үүсэж таны нэр хүндэд талцсан үйл хэрэг өрнөх ч юм уу те. Гэтэ яг энэ бол зөвхөн төсөөлөл яг тийм юм болно гэж хэлж байгаа зүйл бол биш.
Нарийн нөлөө бол нэг тийм байна. Бусдад нарийн нөлөө нь таныг ингээ гялалзуулах болно. Гэхдээ энэ нь тийм тохиромжтой гялалзах цаг үеэс биш байна. Муугар гялалзаж магадгүй. 8 сарын 4-нд ангараг гараг санчир гарагтай антишн үсгэн. Тэгэхээр өмнө хэлсэнчлэн ижил цаг хугацаанд таны эрүүл мэнд болон ямар нэгэн байдлаар гэмтэж бэртэх өвчин тусах эсвэл туссан байгаа өвчин хүндрэх ч юм уу те гэх мэтлэнгээр ер нь биеийн эрүүл мэндтэй нэлээд анхаарах шаардлагатай үе байна. Санчир гарагийн нөлөө нь таныг жоохон хямраах ч юм уу те жоохон даун болгоо тийм жоохон гунигтай болгох ч юм уу тийм байдлаар нөлөөлж магадгүй. Ер нь бол ангараг гарыг таны өөрийн асцендент орд буюу охины ордоор зочилсон байгаа үе юм а. Бууд ухарж байгаа эгчлхүү дээрээс нь ангараг гарыг тань дээр ирсэн байгаа эгчлхүү бүр маш завгүй эсвэл хүмүүстэй жоохон үйл ойлголцгоо хийчих гээд байгаа ч юм шиг те. Эсвэл үнэхээр завгүй хөдөлгөөнтөө тэгээд түүнээсээ үүдэж ямар нэгэн эрсдэлтэй юм хэрвээ хийх юм бол жоохон гэмтэж бэртэх эрсдэлтэй бас байгаа шүү. Тэгэхээр эхний 7 хоног бол 8 сарын эхний 7 хоног ер нь болгоомжтойгаараа ямар нэгэн эрсдэлтэй үйл хэрэгүүд спорт хийх хэрэггүй юм шиг санагдаж байна. Онцгүй үе байна шүү. Магадгүй зарим охины сантай хүмүүсийн үед ажлын ачаалтаа хийх ажил ихтэй хариуцлага ихээр өөрсөн үе бас байж болно. Ямар нэгэн байдлаар та төвчээртэйгээр хандаж даван туулах шаардлагатай саад бэрхшээлтэй үе байна. За 8 сарын 11-нд бууд гаргийн ухрах хөдөлгөөн дуусж байна. Mercury retrograde дуусна гэдэг нь өнгөрсөн 3-7 хоногийн хугацаанд таны амьдралд өрнөж эхэлсэн ямар нэгэн ойлгомжгүй зүйлс өөрчлөлтүүд нэг тишэж сэгцрээд чухал шийдвэр гарна эсвэл чухал мэдээлэл сонсно. Яг өнгөрсөн 3-7 хоногийн хугацаанд таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ те тэр зүйл нь одоо яг өөрчлөгдөөд одоо энэ темплейтийн дагуу цаашдаа явна гэдгээр ойлгож болно. Энэ үед чухал өөрчлөлтүүд, чухал шийдвэрүүд эсвэл асуудлууд нь байсан бол тэр асуудлууд нь дараагийнхаа шат руу шилжиж гинэ гэсэн үг. Энэ 3-7 хоногийн хугацаанд та бүхэн юу суралцваа, юуг даван туулваа гэдгээ тунгаан бодоод цэг тавих цаг эхэлж байна. Гэхдээ Mercury retrograde-ийн өмнөх болон дараагийн after shade гэж бас байдаг. Тэгэхээр цаашдын 14 хоног бас бага зэргийн нөлөөлөл байж ах учраас дахиад 11-ээс хойш 14 хоногийн дараа зинт тан үнэхээр real цэг тавих үе юм аа. Mercury retrograde-ээр уулзсан хүмүүс эсвэл эргэж ирсэн эксүүд бүгдээрээ яг Mercury retrograde дуусах үед зүгээр буцаад алга болчдөг. Хэвийн байр баримдаа очиждаг. Тэгэд энэ үед чухал худалдан авах, үнэтэй зүйл худалдан авах хэрэггүй, асуудал ихээр томордог, гэрээ хэлцээр хийх гэсэн хэрэггүй, 11 хүртэл ер нь хэрэггүй байна. За дараагийн аспект бол 8 сарын 15 болон 18-ны өдөр бууд гараг ангараг гарагтай сэгзэл аспект үсэх нь 8-наас 25-ны өдөр. Энэ нь өмнө хэлсэн after shade байгааз. Тэгэхээр яг энэ хугацаанд бол хурдан юмыг хийх шаардлага гарах, та нэг ирч хүчтэй болох ч юм уу илүү тэмцэлтэй болох боломжтой боловч яг бусадтай бага зэргийн үйл ойлголцох эсвэл муудалцах гэмтэж бэртгээс сэргийлээрэ гэж зөвлөмөр байна. Ерөнхийдөө 8 дугаар сар бол онцгойлон анхаарах хэрэгтэй нь эрүүл мэнд болон гинтийн осол агаараас сэргийлээрэ болгоомжлоорой. 7 дугаар сар хэцүү байсан, 8 дугаар сарч бас хэцүү байна. Болгоомжтой байгаарай. 8 сарын 23-нд нар охины орд руу нүүнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та жоохон үүрнээсээ гараад нийгэмсэд бусдад өөрийгөө харуулад эсвэл ямар нэгэн зүйлийг ингээд би ингээд гадаа гарна хүмүүстэй уулзна гэсэн тийм нэрэг болно. Гэхдээ 8 сарын 24-нд Uranus буюу Тэнгэрийн ван гарагийн аспект орж ирж байна. Энэ нь жоохон онцгүй. Дээрээс нь яг өмнө хэлсэн 23-аас 26-ны үе Mercury retrograde-ийн after shade дуусж байгаа үе болж таарж байгааз энэ үед таны эргэн тойронд гинтийн үйл хэрэг тохино. Гинтийн тамглаагүй төлөвлөгнөөс гадна ямар нэгэн үйл хэрэг тохино. Гэтэ энэ нартай холбоотой байгаа учраас таны амьдралд нарыг төлөөлөх хэн нэг дүр, аавчин ч юм уу эсвэл хэн нэг чухал дүр, захиралчин ч юм уу те эсвэл тэр нь хин ч байж болно. Ямар нэг хэрвээ эхнэр нөхөрт байдаг бол эхнэр нөхөрчнөөс байж болох те хин нэгэнд гинтийн тамглаагүй ямар нэгэн зүйл тохино. Гэтэ бүр амар муухайгаар уруулан битгий бодороо энэ шалахгүй зүйлс байж магадгүй шүү дээ. За ажил мэргэжил болон нийгмийн харилцаа карьерийн тухай харцгаая 8 дугаар сарын турш ямар байхыг. 8 сарын 1-нд бууд гарыг нартаа уулзсан. Энэ хугацаанд ажил мэргэжлийн хүрээнд спотлайт авахгүй байж болно. Илтгэл тавих олон хүмүүсийн урд гарч юм ярих ч юм уу те. Эсвэл ямар нэгэн байдлаар ажилдаа та удирдах алба хүлээж ингэж
бага удирдаад авч явах арслангийн ордын нэрхтээ болох үе байж болно. Гэтэ наран таныг илүү тодруулж гаргаж ирж байгаа нас сайнаарч тэр муугаарч тэр бас байж болно. Таны муу таал алдаа таал ч юм уу эсвэл ямар нэгэн хил ам өссөн бол тэдгэр зүйл нь тодорч гарч бас магадгүй. Хэрэв үнэхээр та сайн дүрм журмын дагуу буруу юм хийгээгүй зөв зохистой ажиллаа хийсэн бол илүү сайн сайшаагдах боломжтой. Нар нь сайн ч биш, муу ч биш нөлөөтэй байдаг болохоор тийм байна. За 8 сарын 11-нд мөн өмнө дурдсанчлан бууд гарагийн ухрах хөдөлгөөн зогсож хэвийн хөдөлгөөн жилжнэ. 9-ээс 13-ны хооронд энэ үед ажил мэргэжлийн хүрээнд чухал өөрчлөлтүүд эсвэл ямар нэгэн ажлын үр дүн гарах, эсвэл ямар чухал мэдээлэлтэй харьцах, мэдээлэл сонсох ч юм уу гих мэтлэнгээр ер нь энэ үеийн төсөл нь дуусах ч юм уу тэгж нөлөөлнө. 8 сарын 15-18-нд бууд гараг ангараг гарагтай sexual aspect гэх 8-наас 25-ны өдрүүдэд бол ажил мэргэжлийн хүрээнд амар заавгүй хурдан шийдвэрлэх асуудлууд ихтэй эсвэл ингээ ажлын ачаал ихтэй ер нь хамаг биеийн хүчээ ажилдаа зориулж хариуцлагатайгаар ажиллах шаардлагатай үе байж болох байна. 7 дугаар хавс буюу хамтын харилцаа, гэрээ хэлэлцээр бүх төрлийн нэгнийг харилцаа, хайр дурлал, гэрлэлт гэх мэтлэн сэдвүүдийг харцгаая. Энэ бол 8 дугаар сарын хамгийн сайхан мэдээ байна. 8 сарын 12-нд сугар гараг бархаас садгах гарагтай уулзна. Нөлөөлөл нь 8-наас 16-ны хооронд. Энэ хугацаанд хэрвээ та ганц бие болвол хайр дурлалтайгаа уулзрах, үерхэх, гэрлэх эсвэл чухал гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа бол энэ үед бүтэмжтэй. Хэрвээ чухал гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа бол энэ үед бүтэн. Үнэхээр эрэг таатай гэрээ хэлэлцээр байна. Бусад үеийг битгий сонгорой. Зөвхөн 8-наас 16-ны хооронд хүмүүстэй чухал уулзалт хийх, гэрээ хэлэлцээр хийж гарын үсэг зурах гэх мэтлэн үйл хэргүүдийг хийгээрэй. Хэрвээ бас ямар нэгэн чухал ойрын аялалд гарах гэж байгаа бол 8-наас 16-ны өдрүүдэд бол эрэг таатай арай гайгүй байна. Гэтэ бусад гаргуудын нөлөө надад ядаргаад байгаа штэ. Юутаач 8-наас 16-ны хооронд харилцааны хувьд таатай байна шүү. За 4-р хавс болох гэр бүл, оршин суудаг газар, хувийн бизнес хөтэлдэг, влог хөтэлдэг, Instagram хаяг, эсвэл юу ч ажиллана, вебсайт ч юм уу, таны эсвэл ажилуулдаг дэлгүүр ч юм байж болно. Оюутааш таны дотоод үйл хэргийн хүрээнд гэр бүл эсвэл эцэг эхтэй холбоотой сэдвүүд нь ямар байхыг харцгаая. Мөн адил 4-р хавсыг хэрэгшигч нь бархуу сад гараг учраас өмнөх 7-р хавсын сэдвтэй адилхан бархуу сад гарагийн хөдөлгөөнийг харна. 8 сарын 12-нд сугар гараг бархуу сад гарагтай уулзнаа. Энэ үед бол эрэг таатай байна гэр бүл, оршин суудаг газрын хүрээнд. За өмнөх 7-р хавсын сэдвээр бас мөн адил ингэж нөлөөлсөн шүү дээ. Гэрээ хэлэлцээр хийх таатай. Магадгүй гэрээ хэлэлцээр нь үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа бол үнэхээр энэ том аз үзтэй тийм ээ. Яг тийм тохиолдолд нөлөөлж болж байна. Эрэг таатай тэлэлтүүд гэр оронд өрнөж байна. Гэрт тэмдэглэлт үйл хэрэг тохиож байна. Эсвэл гэр бүлийнхэнтэйгээ уулзах цагийг зугаатай өнгөрөөн. Өөр тохиолдолд таны хувийн бизнест үйлчлүүлэгч ихсэж харилцааны үйл хэргүүд нь нэрвэгжин тэлжин гэх жишээний ч юм уу те гэрээ тохижуулах, интерьер хийх гэх мэтлэн гэрээ нь маш эрэг таатай байр нөлөөлнө 8-наас 16-ны өдрүүд. За 2 дугаар хавс болох мөнгө санхүү хувийн амжиргааны зарлалын тухай харцгаая. 8 сарын 1 болон 2-нд сугар гараг, санчир гараг болон 70 гарагтай дөрвөлжин аспектууд үүсгэж байна. 7 сарын 31-ээс 8 сарын 5-ны хооронд мөнгө жоохон дутагдaltaй эсвэл орж ирэх мөнгө нь орлого нь удаашрах ч юм уу ямар нэгэн асуудалтай байх үе байна. Өөр тохиолдолд мөнгө дутагдах эсвэл буруу худалдан авалт гэх юм бол буруу зүйл худалдан авах ч юм уу те эсвэл сэтгэл хөдлөлөөр юм мөнгө өрөх гэдэг хандлага амар ирчимж чинь өөр тохиолдолд эд зүйлс нь эвдрэн үгүй ирэх, алга олох, гээгдэх гэх мэтлэнгээр нөлөөлж байгаа учраас энэ үед арай гамтай байхыг зөвлөж байна. 8 сарын эхний 5 хоногт. Дахиад муу мэдээ дуулах нь 8 сарын 7-нд ангараг гарыг таны 2 дугаар хавс олох чинлүүрийн орд руу нүнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тань үүнээс хойш танд ингээ гинтийн зарлагууд их гарна, мөнгийг шатаж эхлэн, сэтгэл хөдлөлөөрөө юм худалдаж авах, эсвэл худалдаж авсан зүйл чинь эвдрэх, алга болох ч юм уу те тэгж нөлөөлж гин. Ер нь л их зарлагтай үе эхэлж байна. 8 сарын залгуулад 8 сарын 9-нд 10-нд ангараг гараг, санчир болон 70 гарагтай эсрэгцэж байна. 7-наас 15-ны өдрүүдэд мөн адил мөнгөнд хэцүү асуудлууд тулгарч байна. Юм гээгдэх, өмнө дурдсанчлан те яг өмнөх 5 хоног хийсэнтэй адилхан мөнгөнд хэцүү харагдаж байна. Мөнгөний уурсгал удаашрах, мөнгөний мөнгөнд тооцоололгүй хандах гэх мэтлэн харагдаж байгаа учраас ерөнхийдөө бол мөнгөний тал дээр эхний 15 хоног бол онцгүй байна. Анхаарал болгоомжтой байгаарэ. Мөнгө нөөцлөөрөө, сэтгэл хөдлөлөөрөө ямар нэгэн хэрэггүй юм битгий худалдаж аваарэ. Үнэхээр заашгүй хэрэгтэй биш л бол. За гэхдээ дахиад сайхан мэдээ 8 сарын 12-нд сугар гараг бархаас сад гарагийн уулзалт байна. 8-наас 16-ны хооронд орлого орж ирэх эсвэл боломжийн худалдаа намаа хийх ч юм уу
өөрийнхөө дуртай зүйлд мөнгөө зарцуулах, мөнгө олох боломж олох гэх мэтлэнгээр эерэг таатай санхүүгийн байдал харагдчихна 8-аас 16-ны хооронд. Гэтэ яг өмнөх аспектд төстөө цаг үе байгаад ерөнхийдөө зөв ерөнхийдөө л ойлгочвол зүгээрээ. За 8 сарын 15 бол 18-нд бууд гараг ангараг гарагтай sextile аспект үсгэд 8-аас 25-ны хооронд бол их зарлаг гарахаар харагдчихээн. Угаасаа яг таны 2 дахь хавз руу ангараг ирсэн байгааг ч хэлэх үү. Бүхэл аспектын утгууд уялдчихын хоорондоо мөнгө ер нь тийм доктортой орж ирээд танд ингээд доктортой хадгалагдаад 50 байх биш ер нь байнгын ороостой гараастай зарлага их гараад байгаа юм шиг харагдчихээн. Ганц сайхан мэдээ бол ердөөсөө 8 сарын 12-ны аспект юм байна. 8-аас 16-ны хооронд жоохон мөнгө орж ирнэ. Бусдаар бол хэцүү харагдчихна. За 8 сарын 26-нд 28-нд сугар гараг санчир болон дэлхийн мангар ихтэй гурвалжин болон эсрэгцэх аспект үүсгэж байна. Яа хөл бадарч. За 26-наас 29-ний хооронд мөнгө дутагдах эсвэл хүсээгүй зүйлээ худалдан авах шаардлага гарах эсвэл хүсээгүй ямар нэгэн татвар зээлээ төлөх ч юм уу те бас л мөнгөний тал дээр хэцүү харагдчихээн. Тийм болохоор ер нь л болгоомжтой байгаарэ. Мөнгийг зөв зохистой зарцуулаарай гэж зөвлөж байна. 8 дахь сар нь жоохон тиймхэн байна шүү. За ингээд дараагийн 9 сарын төлөвөөр уулзцгаая. Лайк, subscribe дараад өгөөрэй баярлалаа. Тэгээд охины урдынх нь надтай гоё харцаарай. Учир нь та нар надад хэтэрхий хүйтэн хүндий нэгшүүмжлсэн маягаар загнаж байгаа юм шиг харцдаг. Гэтэ зарим их чинь хэлж байгаа, зарим нь бол хөөрхөн байдаг шүү. Хайртай шүү. Баяртай. 9 сард уулзцгаая.